Богдхан уулыг дархан цаазтай газар гэсэн мөртлөө энэ тэмдгүү хин дураараа хашаалж гисэн. Одоо үүнээс олж хүний буруутай үйл ажиллагаанаас олж ингээд ан амьтаа хорогдож чинь. Тэгэхээр байгаль экологид очирсан энэ хохирлыг юу нэхийн хариуцах юм байна. За тэгэхээр Богдхан уулын дархан цаад газар нь бас өвөрмөс тогтцтой ийм газар байгаад байна. Эртнээс хамгаалагдах бодлого барьж ирсэн ч гэсэн хойд хэсэгтээ болвол нийслэл сүрчлийн бүс өдөр ирэх тусам тэлсээр байна. Урд хэсэгтээ бол Төв аймаг мөн ялгаагүй тэлсээр байна. Зүүн талтай Налаах дүүрэг, Багангаа дүүрэг. Гэх мэт одоо ийм хүний үйл ажиллагаатай одоо салшгүй холбоотой хүрээлэн буй орчинд нь чөлөөтэй одоо шилжих хөдөлгөөн хийх, нүүдлэх боломжийг бол хязгаарласан ийм нутаг дэвсгэр байгаад байгаа юм. Энтэй холбогдуулаад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2025 онд нийслэлийн цусдангийн бүс мөн нийслэл орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутаг дээр зэрлэг амьтдад ээлтэй хашааны ерөнхий шаардлага стандарт гэж баталж гаргасан. Тухайн стандарт бол 25 оны 10 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм байгаа. За тэгэхээр зэрлэг амьтан гэдэг бол байгалийнхаа зэрлэг зан чанараар орших ёстой юм л амьтан. Хүний үйл ажиллагаа суурьшлийн бүс дэлхийн хэрээр тэдгээр амьтдын амьдрах орчинд хүрээлэн буй орчинд нь саа тутгар учруулах, өндөрлө учруулах ийм зүйлүүд бол өдөр тутам гарсаар байна. Энэний одоо нэг тод жишээ илэрлэн энэ Богдхан уулан дээр байгаа зүйл юм аа. За та саяны асуултын дундаа бол ер нь арга хэмжээг явах хэрэгтэй юм бэ гэдэг асуулт асууж. За тухайн одоо үйл ажиллагаанаас холбогдоод ямар нэг байдлаар Амтны аймагт байгаль орчинд сөрөг нөлөө учруулсан, хохирол учруулсан бол тухайн хохирлыг барагдуулах юм хуулийн зохицуулалттай. Амтны тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгалийн нөөц баялагт учруулсан хохирлыг нөхөн төлөвлөдөг. Мөн холбогдох одоо хууль тогтоомжоор захиргааны шийтгэл оногдуулдаг. За гэмтгэргийн шинжтэй үйлдэл байх юм бол эрүүгийн хуулиар арга хэмжээ авдаг ийм зохицуулалттай хуулийн заалтууд бол байгаа. Тухайлбал одоо саяны буугын асуудал дээр хэн хариуцлага хүлээхийн хэдэн төрний торгуул шийтгэл ногдох юм. За саяны буугын одоо хашаанд өртсөн асуудал дээр мэдээж тэр хашаа бол хэн нэгний эзэмшил ашиглалтын хүрээнд барьсан босгосон хашаа байгаа. Тэгэхээр тэр хүний үйл ажиллагаанаас хамаарат тухайн Амтны аймагт хохирол учирчиж байгаа юм. Тэр хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас хамаарат. Тэгэхээр зөрчлийн тухай хуулийн 7-гийн 17 дугаар зүйлгээд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай үйл зөрчих гэдэг хэсэг байна. Тэрний нэг дээр бол холбогдох хууль тогтоомж стандартыг зөрчих гэж заалт байна. Энэ заалтан дээр бол мэдээж хотоос гаргасан стандарт бүх нийтээр тэр хүрээллийн иргэн аж ахуйн нэгж байгууллагууд бол мөрдөх ёстой. Дээрээс нь бас Амтны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хэмжээ зөрчигдсэн байна. Тэгэхээр тэр хашааны эзэмшигч өмчлөгч этгээд дээр бол тухайн одоо Амтны хохиролтой холбогдуулаад зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа ингээ хийгдээд явна. Одоо хийгдээд эхэлсэн явж байгаа гэж ойлгож байна. Буугын байгаль экологийн үнэлгээ нь хэд вэ? Ер нь одоо хэдээс хэд дахин нугаж төлөх үү? За тэгэхээр засгийн газрын тогтооллоор Амтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. За тодорхой судалгаа шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслээд Амтны тус бүр дээр ач холбогдлын үнэлээд Амтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоосон. Жишээ нь халуун бууг дээр бол 12 сая 700 мянган төгрөгөөр нэг бодгал халуун бууг 12 сая 700 мянган төгрөг байна гэж тогтооцсон. За тухайн амтан бол өхөж өргөдсөн энэ тохиолдолд нөхөн төлбөрийн асуудал яригдана. Саяны миний дурддаг экологийн эдийн засгийн үнэлгээ буюу 12 сая 700 мянган төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөрийг холбогдох этгээдээр гаргуулах зохицуулттай. Дээрээс нь нэмээд тухайн этгээдэд зөрчлийн тухай хууль заасан захиргааны шийтгэл оногдуулах ийм зохицуулттай байна.